Сайн байцгаана хүмүүдэд үзэгчтэй кино бидний нүдээр нэвтрүүлгийн ээлж нэгэн дугаар эхлэх бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань Google Radio 107.5 болон 79.7 долгионоос шинэ долгион студиэр хурж байна. Хөтлөгч мөхөжөр болон их нэмэнаар мэдчилж байна. Сайн уу. За өнөөдөр бит хоёр ер нь энгийн үед ярьдагаас нэлээд өөр жанрын кино ярихаар байгаа. Ямар кино ярих вэ? Тийм энэ хүн хүчлэлээр хагаад ярихаар байна. Тийм Star Wars Rogue One. За Rogue One. За би Star Wars-ын талаар судалсан. Тэгээд чи тийм үгүй гэж хэлээрээ. За яагаад гэвэл би нөгөө өнөөдөр бит хоёр би үл мэдэх болоо. Тэгээ манай хүн болохоор ариун нэгч болох. Тэгээд за ингээд Star Wars-ын болохоор original, prequel, sequel гэдэг гурван төрлөөд юм байлээ. Тийм гурван триложи. Тийм тэрлэж байгаа. Тэгээд ерөөдөө бол sequel нь хамгийн ер нь суугалууд байсан болохоор Disney-д ерөөдөө бол зарсан юм байлээ тийм ээ. Тэгээд биш Disney зарснаас болоо сугалцсан. Тийм Disney зараад тэгээд ерөөдөө бол пенүүд нь маш ихэл алдраад ингээд ер нь ингээд харанхуй гүн дунд явж исэн чинь Rogue One болохоор ингээд гэрэл гэгээ мэт тэг хөөп болж гарч ирсэн юм шиг байлээ. За би үзсэн бас ойлгоогүй. Ягаад гэвэл маш олон Star Wars-ийн ертөнц байгаа. Тухайн universe-ийг огт мэдхгүй шууд 3 болон 4 ингээд голд нь байдаг юу юм бэлээ шүү дээ. Тэгэд шууд орчгоор ирэхэд ойлгохгүй юм бэлээ. Тэгээ ихийн аавын хайрл ойлгосон. Яа. Яаж 20 минут ярина гэж авсан. За ерөнхийдөө бол баг зөв ойлгосон байна. За баярлаа. За ер нь бол ихэнх Star Wars-ын фэнүүд бол 2015-аас 2019 оны хооронд гарсан sequel 3 ангид нэлээд дургу байдаг байхгүй юу? Би бол хувьдаа тэр 3 ангид бол дуртай. Яг хамгийн сүүлийнхийг нь бол үнэхээр гутамшигтай төгсгсөн гэж боддог. Тэгтээ дуртай хэвээрээ. Тэгэхээр Star Wars 9 ангид гэсэн үг үү? 11 ангид. За. Таны үзсэн Rogue One байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс гадна Solo гэдэг нэг 2 кино. Энэ хоёр болгонгод яг тэр 3 трилогт хамаарахгүй антологи кино гэж боддог байхгүй юу? Яг нөгөө өөрсдөө тусдаа бие даасан түүхтэй юм уу? Тэгээд ямар ч тийм нөгөө Skywalker инээ тэрэ гэсэн тийм Star Wars-ийн basic юмуд гарч ирэхгүй үстэй тий. Rogue One дээр бол одоо чинь нэгч тийм юу гарч ирэхгүй. Lightsaber бол гарч ирэхгүй. Нөгөө хэн гарч ирсэн шүү дээ. Darth Vader. Тийм. Тий. Ер нь бол үйл явдлыг нь ярихад ч одоо бүтэн 3 анги ярьчаа дараас нь ярих юм шиг. Би ганц болоо тэрий. Анхны кино New Hope дээр гарч ирдэг. Тэгээд тэрнээс болоод ер нь хамаг ингээд том үйл явдлуудын зангилаа эхэлдэг байхгүй юу? Тэнгүүд манай Rogue One дээр болгонготой тэрний prequel болгоод яг тэр 2-7 өдрийн өмнөх үйл явдлыг нь харуулж байгаа байхгүй юу? Яг тэр манай муу талынханд гэх юм уу одоо City-ийн тал гэж ярьдаг. Манай муу талынханд яаж тэр Death Star-ын одоо юу гэх юм техникийн зураг гэх юм уу? Тэр зураг нь орсон. Тэгээд яаж ер нь бол тэрнээс бус гаригуудаа хамгаалсан. Тэгээд тэр дунд босогчд яаж яваа маа тэр талаар харуулж байгаа. За эхлээд юу ч мэдэхгүй байгаагаар таны яригнуудыг дуусгач заяа. За яг юу таалагдсан, юу таалагдаагүй, ямар санагдсан, яагаад үзэх хэвтэй? Би яагаад үзэх хэвтэйг нь мэдэхгүй байна. За тэгээд юу таалагдаагүй ч мэдэхгүй. Яа. Зөөчлээрээ. За чамд яг юу таалагддаг? За Star Wars чи ер нь бол нэр нь ингээл Star Wars год гариг ирэхс lightsaber инээ тэргээд амар юм sci-fi юм шиг мөртлөө. Ер нь бол энэ чи туйлсын кино аахгүй юу? Ингээд тий сонсчихсан надад юм. Тий. Яг ингээд нэг баатар гарч ирээд өөрийгөө олоод гэх юм уу да тэгээд ичэд мэд гинэ тэргээд туйлсын жанрын одоо тийм Odyssey жанрын кино аахгүй юу? Тэгээд бүх ерөнхийдөө 3 трилог нь тиймэрхүү концептээр явсан. Тэнгүүд Rogue One олонгуудаа тэрийг цөм өшгөлж орж ирээд юуны чинь тэр Odyssey гэж байгаа юм шиг шууд ингээд дайны кино болгоцсон байхгүй юу? Яг үзэж явах танд ер нь тийм эстетик ажиглагдсан уу? Яг дайны кино үзэж байгаа юм шиг.
яг уу Star Wars гэхээр би тийм нэг юм history юм ойлгочихж байгаа шүү дээ. Ингээ одоо тоорн ингээд шал сонин хүмүүс ингээд дайлдаж мэддэг гэхэд. Тэгээ Натали Портман байдаг нэтэр тийм Монгол хатан матан байдаг Аа гэдэг. юу Монгол хатан. Тэгээд тэгсэн чинь яг үдсэн чинь надад бол бүр тийм history санагдаагүй. Тийм үү. Ер нь тийм жоохон realistic санагдсан. За тэгээд Star Wars-ын Rogue One-ы найруулагчийн хувьд Gareth Edwards гэдэг найруулагч байгаа. Тэгээд өмнө нь бол 2014 оны Monster Verse-ийн анхны Godzilla-г найруулж байсан. Тэгээд одоо шинээр гарах гэж байгаа Jurassic World Rebirth-ийг найруулж байгаа. Тэгээд The Creator гэдэг кино гарсан шүү дээ 23 онд. Тэрийг бас найруулсан бас нэлээд давгүй байсан кино. За тэгээд The Monster in It тэрийгээд жижигхэн кинонуудаас нэлээд ганц хоёрыг хийсэн. Тэгээд карьерийнхээ ер нь бол өргөлн Star Wars Rogue One л байгаа. Тийм. Тэг ерөнхийдөө бол яг юм science fiction талдаа нэлээд туршлагатай найруулагч байгаа да. Тэгээд яг сонирхч бол нөгөө Thor шүү дээ. Тэр нь ингээд яасан бохгүй юу? Сая сүлд гарсан ингээд Love and Thunder гэдэг ингээд жоох фейлдсэн бохгүй юу? Тийм. Тэгээд Marvel-ийн удирдлагууд Gareth Edwards-ыг дараагийн Thor-ын ингээд найруулагчаар сонгож магадгүй тийм шоу явуулж байна. Тэгээд яг би бас гайхалгаа одоо Norse-ийн бурхантай кинон дэр science fiction найруулагч юу байна. За тэгэхээр би тэгээд бас дахиад ер нь Star Wars-ыг тийм бүхэлдэн ингээд судалсан л да. Тэгсэн чинь ингээд яг 1977 оноос одоо хүртэл ингээд явж байгаа болохоор одоо ийм том ингээд pen based одоо кинонууд болох Harry Potter, Marvel, Lord of the Rings энэ байгаа шүү дээ. Тэдрийг ингээ хайцсан баруундаа бол маш том pen based. Ягаад гэвэл нөгөө 1977 онд анхны кино насны одоо хүртэл явж байгаа болохоор өвөө аав хүү гуруулаа Star Wars-ын pen байх боломжтой. Одоо тэгээд дахиад шинэ кинонд гарна, шинэ суурлууд гарна хэр чинь илэн цөвөө өвөө аав хүү гур баг дөрөв ингээд фэм байх боломжтой тийм нөхцөл үүсчихэд байгаа. Тийм тэрийг би ингээд ойлгоод өөх ямар сонирхолтой бэ гэж бодсон. Тэгээд тэгээ бас нөгөө Darth Vader байгаа шүү дээ. Тэр нь болохоор бас Greatest William in the Cinematic History гэж байна. Яг за тийм ээ одоо спойл 77 оны киног одоо спойлер гэж тооцох нь тооцохгүй. Тооцохгүй. Тэр чинь William биш байхгүй яг үнэндээ биш. Loki юм уу? За тийм баг Loki. За ер нь бол Star Wars-ийн хамгийн iconic spoiler-ыг баг хүн болгоо мэдчихэж байгаа шүү дээ. Luke I am your father гэдэг. Мэдгүй. Who is Luke? Luke. Тийм. Энээр бас нөгөө сонирхолтой байна. Тийм байлгүй. Хэлгээд 1980-ад оны Америкт хамгийн их нөгөө нэр өгсөн нь болохоор Люк юм билээ шүү дээ. Тэгээд юу байхгүй юу? За ингээд нэр тайлбарлахад бол ингээд манай Darth Vader ч харын талд нэгдсэн. Тэгээд хүүгээ өөртөө хүүн маш хүчтэй болохоор хүүгээ өөртөө уруулах гэдэг байгаа байхгүй юу? Хүүн болонгууд жинхэнэ цэвэр ариун сэтгэлтэй протагонист байхгүй юу? Тэгээд сүүлдээ төгсгөлийн анги дээр хүүгийнхэн талд ороод дуусч байгаа байхгүй юу? За ойлгоцсон уу? Баярлаа. За намайг үнэхээр уучлаарай. Би угаасаа энэ түрүүн 3 киноныхаа шалын ч үзэж байгаагүй. Marvel-с би баг ойлгож. Тийм. Яа. За тэгэхээр манай Star Wars-ийн фэнүүд болонгуудаа Rogue One бол нэлээд дуртай байдаг. Зарим фэнүүдийнхэн бүр номер 1 киноч гэж явдаг. Миний хувьд бол номер 2 л тоо. Номер 1 нь Empire Strikes Back. 4 дахь нь. 5 дахь нь. За. Яг chronological order-оор явах юм бол 5 дахь нь. Гарсан дараалалаар явах юм бол 2 дахь нь. Өөх. Тэгж авд юм уу? Тийм шүү дээ. За яг ингэсэн байхгүй. За таны prequel гэж яриад байгаа 3 байна шүү дээ. 2000-ад онд гарсан 3 ангин. Тэр 3 ч юм болонгууд эпизод 1 2 3 гэж явдаг байхгүй юу? За тэнгууд хамгийн анх гарсан 70 80-ад онд гарсан ангиуд нөө шүү дээ. Тэр 3 ч юм болонгууд анх гарахтаа 4 5 6 гэдэг анги нэртэй байгаагүй. Нөгөө prequel гарсны дараа учрыг илүү тодорхой болгохгүй 4 5 6 гэж нэрлэлсэн байхгүй юу? Тэгээд сүүл гарсан sequel-ийн 3 нь болгоотаа яг 7 8 9 гэдгээр явдаг байхгүй юу? Тий. Одоо л болж байна. За тэгээд Star Wars-ийн нөлөөг бол одоо дурдаад баршгүй. Тэгээд Gareth Edwards гээд энэ найруулагч нь болохоор бүр хар багасаа Star Wars-ийн амар том фэн байсан. Тэгээд өөрийнхөө нэг ярилцлагаас нь уншсан бохгүй юу? Өөрт нь ингээд өөрөө Star Wars-ийн кино найруулах боломж олдоод тэгээд амар их догтлсон байгаа шүү дээ. Тэгээд өөрийнхөө санд буусан юм гэх юм бол за би нэгэн тал Star Wars-ийн тухай кино хийж байгаа, Star Wars-ийн кино хийж байгаа юм чинь тултан сайн чанартай бүтээл хийх ёстой. Гэхдээ би яг өлег болсон юм хиймээргүй гэсэн санаатай байсан байгаа. Тэгээд за юу хийж болох вэ гэсээр хагаад Star Wars-ыг шууд дайны кино болгоод хувиргацсан. Тий. Гэтэ Оддын дайн гэсэн нэртэй жагаад дайны кино биш юм. Үгүй мэдгүй тэрийг одоо тэгээд Жорж Лукас л мэдчихэж байгаа байлгүй тэгээд.
За баярлалаа ирнэ. За тэгэхээр ер нь бол Star Wars Монголд ягаад орж ирээгүй тийм алдартай биш вэ гэдгийг бас тайлбарлах нь зөв баг тий. Тухайд социалист нэгэн байсан. Кино болгон орж ирдэггүй байсан шүү дээ. Тэгээд Star Wars мэдээж орж ирэхгүй байх нь ойлгомжтой. Тэгээд тийм тэгэл орж ирээгүй. Гэтэ ер нь хүмүүс дараа нь Star Wars-ыг binge watch хийнгүүт айгуу тийм Star Wars гэдээ яваад идэв шүү дээ. Жорж Лукасын нэг сул тал байдаг л та. Жорж Лукас болонгуудаа одоо нөгөө pacing гэж ярьдэн шүү дээ. Кинорлогт үйл явдлаа айгуу гой зохиол бичээ тэрийг өрнүүлэхтэй айгуу муу гэдэг. Тийм pacing муутай найруулагч байхгүй юу? Тэгээд гэхдээ visionary амар сайтай. Тэгээд Star Wars-ийн эхний ангийг одоо дөрөвт яа бүр би толгой хэрэгч таар гэсэн үг. За артлын нэрээр нь дуудаа явчих. New Hope-ыг анх өөрөө хэлж найруулчаад тэгээд аргашаага шууд өөрөө продюсерлаа зохиолоо бичээд найруулгын ажлуудыг өөр хүмүүст даатгахаа явуулсан маа. Нөгөө эхнэр нь бас киногийн продюсер хэлжтэй эвлүүлэхэд нь оролцсон. Одоо юу гэх нөхөр нь холимог хуурах хийсэн байжсэн чинь эхнэр нь материалуудыг салгангуудаа тэрийг нь гулааш болгож байгаа гэсэн үг байхгүй юу? За одоо хэлсэн. За тэгээд Жорж Лукас болонгуудаа ч гэсэн тэрийг ер нь бол өөрөө мэдчихсэн. За би өөрөө бол баг сайн кино хийн гэж худлаа юм шиг байна да. Зүгээр яг энэ кул санаануудаа л бодоо явж ийгсэн байна. Тэгээд анхны 3 трилог бол ойлгомжтой. Тэгээд дараагийн приквелийн 3 ингээ харин Жорж Лукас өөрөө найруулсан. Гурвал ингээд. Тэгээ гуруулаа ер нь бол нилээ. Ялангуяа эхний хоёр нь бол нилээ тааруулсан. 3 дугаар анги буюу Revenge of the Sith болонгуудаа нөгөө том далаацтай үйл явдал ихтэй. Тийм болохоор илүү сайн үлэг авцсан. Нөгөө илүү сүртэй байсан болохоор тэрнээс яг чанарын хувьд бол бас л жоохон дараа. Тэгээд диалогийн хувьд бол үнэхээр бүтэхгүй. Тэгэхээр ерөөхдөө бол зохиолоо ер нь уран зохиолыг хэл дээр бичдэг гэсэн үг юм биш үү? Тэгээд дараа нь тэгээд screenplay-ийн талаар ингээд диалог нь муу болж байгаа гэдэг чинь тийм screenplay-ийн гэх юм. Тэгээд Star Wars бас Dune-ийн зохиолоос санаа авсан юмнууд зөндөө их байдаг. Тийм холбоотой гэж сонсч байсан юм. Тийм. Тэгээд Японы бас нөгөө ардын аман үлгэр домгууд, тэгээд самурагийн домгууд гинэ домгууд, тэгээд Ронины домгууд гэтэргээд нинжагийн домгууд бас байгаа. Тэднээс ер нь бас үлгэр жишээ авч байсан. Одоо яг ингээд амьдрал дээр буулгаад үзэх юм бол яг л feudal Япон байгаа байхгүй юу? Эхний 3 бол. Тийм. Ингэж тайлбарлавал айгүй үзүүлэх сонирхол айгүй их төрөх юм байна. Тагт үзэхгүй шүү дээ. Үнэн үстэй. Битгүй. За үзүүл сайн л байна. Баярлаа. Баярлалаа нэгчээ. Йоо. За тэгээ үл мэдхээ гэдэг. За тэгээд Star Wars-тэй нөө Andor гэдэг дүр гарч байгаа шүү дээ. Одоо нисгэгч. Тийм. Тэр дүр айгүй гоё дүр байсан. Тэгээд айгүй тийм нюанстай гэх юм уу. Яг л өөрөө Andor гэж цувралынхаа яг эндээс одоо спин офф болж гарсан Andor гэж цуврал байгаа. Тэрэн дээрээ бас өөрөө гол дүр тоглосон. Тэгээд тэр цувралынхаа season 2 гарах гэж байгаа. Хэрвээ season 2-ынхаа явж байгаа шугам зүг бол тэр бүх цагийн хамгийн их одоо төсөвтэй цуврал болох гэдэг юм билээ. Яг Amazon Prime дээр гарсан нөгөө Rings of Power гэж цуврал байгаа шүү дээ. Бүшнээсний. Тэр болонгод ингээд тэрбум давцсан төсөвтэй кино байгаа шүү дээ. Одоо цуврал. Тэгээд тэр чинь гэдэг их төсөм кино бүтэхтэй биш нөгөө юу байгаа шүү дээ. Эрхийг нь олж авах тал байгаа шүү дээ. Бүхэл бүгчний эзний эрхийг шүү дээ. Тэгээд тэрбум давц яг кино бүтэх юун дээр бол хамгийн их төсөвтэй болох гэдэг нь Andor season 2 гэж магадгүй юм бэл. Тийм. Тэгээд Star Wars Rogue One дээр бол гэхдээ бидний мэдэх маш сайн олон жүжигчид тоглосон. Одоо жишээ нь Ben Mendelsohn байна, Mads Mikkelsen байна. За монголчуудын хайртай Donnie Yen ах маань байна. Тэгээд ер каст нь бол тийм stacked гэж ярьдэн шүү дээ. Одоо тулцсан гэх юм уу да. За тэгээд Rogue One дээр танд өөр ярих юм байна уу? Одоо яаж таалагдсан scene вэ нүү? Угаасаа нөгөө highlight scene гэж байд юм л ч тий. Darth Vader-ийн халвай scene. Ямар юм? Darth Vader-ийн Darth Vader-ийн халвай scene. Энд чинь угаасаа хэлээ. Энэ киноны онцлог scene инээ тэр гэдсэн шүү дээ. Гэтэл яг ингээд одоо үддэггүй хүний өнцгөөс харахад бол айгүй сонирн байгаа хгүй. Ингээд бүгдээрээ айгүй реалистик явж байгаа хгүй. Ингээд тэ ингээ явжсэн чи гинт ингээ хар хувцтай хүн гарч ирсэн. Ингээл хүн өргөөл ингээл өргөөл. За гинт сонирн болж байгаа хгүй юу? За. За тэгээд ер нь бол Darth Vader-ийн дүрийг хальт тайлбарлах юм бол ер нь бол юу байхгүй юу? Эзэнт гүрэн гээд байгаа шүү дээ. Одоо феодлын засаглалын чинь гол том юм гэх юм уу? Тэрний чинь одоо юу гэх юм хамгийн том жанжин гэх юм уу та. Тийм хүн байна. Тийм үлээ. Тэгээ бас ер нь Star Wars-ийн фэнүүд чинь ингээд амар том байгаа шүү дээ. Тэгэд өөрсдөө шашны урсгал гэж нэрлэдэг гэсэн. Зарим нь харин тийм. Яагаад тэгээд
бүр тийм судран нь болохоор ингээд Star Wars-ын кино. Тэгээд шашны урсгал. Гэтэ би яг Star Wars-ыг ийм mainstream кино гэж бодож байхгүй. Гэтэ бас аюу тийм олон үзэл санаа шингээсэн юм байл шүү дээ. Яа, зөндөө. Тэгээ амар боддизм шингээсэн. Тийм. Тэгэхээр ихэд бол Star Wars-ыг нэг үзэхэд бол огт харамсаргүй кино гэж бодсон. Энэ Penny-ийн ажид тийм ярьж байгаадаа би жоохон сэтгэл дундуур байна зүгээр. Тэгтээ одоо дахиад за Rogue One-ыг бол ингэ үзчихэж байгаа. Дахиад үзэх 10 кино шүү дээ. За яг хөө 10 гэдэг чинь бас учиртай шүү дээ. Тэгээд 50 нэмэх цувралууд шүү дээ. Үгүй. Цувралууд нь бол мэдээч жоох хинээр нь бол жоох чанаргүй. Сайн цувралууд мэдээч зүг байгаа. Анимашн цувралууд нь бол бүгд тасархай. Тэгээд лайв акшн цувралууд нь бол жоохон чанар муутай. Гэтэ угаасаа одоо ингэж цуврал нь муу байсан ч сайн байсан ч нөгөө Star Wars-ын фэнүүд нь үзэх болохоор угаасаа ингэж юу н сүүлдээ их үзэх байсан Star Wars-ын фэн. Одоо сая гарсан Skeleton Crew гэж цуврал шүү дээ. Уул нь дажгуулсан юм шиг байлээ. Тэгтээ хүн үзэх. Залхаж байгаа хөө. Харин тэг үүдэж байгаа. Яг биднэрт гэж бас Star Wars-ын фэнүүдэд зүгээр ингээд амар юм кино театрын experience дахин хэрэгтэй байхгүй юу? 2019 онд хамгийн сүүлийнх нь гэдэг чи одоо шинэ кино үзээгүй 6 жил болчихлоо шүү дээ. Одоо болно шүү дээ. Тийм биз. Яг шинэ кино хийх гэж зөндөө Шон яваад байгаа юм л да. Гэхдээ тэдний нь бол жоох итгэл мот. Одоо чинь Шон Леви гэдэг нэг найруулагч байгаа байхгүй юу? Deadpool-ийн үлгэрийн найруулагч өөрөө Star Wars-ын 3 трилоги хийх гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би тийм болохоор итгэлгүй байна. Тэгээд тэр чинь бас нөгөө музейд өнгөрүүлсэн шөнө нэтрийн найруулагч шүү дээ. Тэгээд тийм хүнээс яаж Star Wars гарах юм бэ? Тэгээд уул нь сая Rogue One-ыг найруулсан Gareth Edwards-ыг найруулагч ба штэ. Тэр өөрөө трилогтой болох гэсэн бохгүй болно. Тэгээд яхад ч мэдхгүй тэгээд цуцлагдсан. Тэгээ нөгөө Game of Thrones штэ. Тэрний бас хоёр продюсер, showrunner хоёр нь өөрсдөө бас трилогтой болох гэсэн. Тэгсэн чинь Netflix илүү их мөнгө амлаад тэгээ Netflix л очсон. За тэгэхээр ер нь Star Wars-ийн фэнүүдэд Rogue 2 хэрэгтэй байгаа юм тий. Rogue One ч нөгөө Hope болж гарч ирсэн шиг ингээд Rogue нэг сайн тийм ингээд тэгэж л Rogue One гэдэг чи ер нь бол юугаа хэлээд байгаа шүү дээ. Манай хэдийн багийг хэлээд байгаа шүү дээ киноны гол дүр. Юм тийм л дээ дахиж нэг юм Hope гэрлээ хэрэгтэй байгаа юм шүү те. Одоо Rogue One ч сайхан гарсан мэл ч 16 оноос юм тест те. Сайхан гэж одоо бараг 10 жил болчих шүү дээ. Тийм үгс тий. Тийм шүү дээ. Тэгэхээр ойлголоо. Тэгэхээр ингээд одоо дахиад нэг юм хэрэгтэй байгаа юм шиг. Бид нар ер нь бол би ятаргаад. Зүгээрээ шашны урсгал ойлгочих. Rogue One ч тэгэлдээ ш 18 оных шүү дээ. 18 оных юм уу за. Тийм баха. 19 оных ч үлээ. 9 оных болов би 16 оных шүү дээ. Тийм. За тэгээ энэ угаасаа урсгалын гишүүн биш үү? Би урсгалын гишүүн бол биш. Би зүгээр л дуртай. За тэгээд Rogue One ч 16 онд гарсан гэдэг чи яг үүндээ бид нар сайн кино үзээгүй 10 гаруй жил болох гэж байна гэсэн үг байхгүй юу баг. Тийм. За ерөнхийдөө бол уг нь дуусгамааргүй зөндөө олон сонирхолтой мэдээд хүргэж байна. Гэтэ одоо бидний цаг тавьж байлаа. За тэгээд May the Force be with you. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Баярлалаа гэнэ гэж.